За юу цаана тэгээд энэ удаагийн бичлэгээр би хамгийн дээд түвшний Шинковынхоо 6 дугаар партиг оруулах гэж. Тэгээ олон юм уршаад явах уу? Шууд бичлэгэндээ орцгоё. Өмнөх бичлэг дуусгаад жинхэнэ 3 дугаар давхрын босстой нүүр тулаад дуустдаг. Тэрнээс өмнө нэг сайхан лайк болон subscribe даалгаа явуучихуу да. Мөн үргэлжлүүлэн уншихыг хүсвэл манга цэгэмнээс уншаарай. Жинхэнэ нөгөө шатрын үлэг дотроосоо 2851 ширхэг шатрын үлэг гаргаж ирээд томруулдаг шүү дээ. Тэр шатрын үлгүүдийг нэг бүрчлэн сэлсэн байх ба Юри өвөө хаана 3-аар хийлгсэн байна. Жинхэнэ түүнийг үгээрээ доромжлоход өнөөх нь тоохгүй. Хүснээ хэлээ л гин. Мөхөө маш сайрамтай мөн тэр үнэхээр стратеги зохиохтой сайн. Тэр нэгдүгээр салаагаа давшуулахад жинхэнэ талбар дээрх бүх шатрын дайралт болон хамгаалтыг 30%-аар ихсгэнэ. Тэр хоёр талд байгаа хүүнүүдэд дайруулна. Харин ардаас нь бэрс харван тэмээнүүдээр галан дайралт идэвхжүүлээд нэгдүгээр салааг нь устгана. Үргэлжлүүлэн мөхөн 2 ба 3 дугаар салаагаа давшуулна. Гэтэл хажуу талаас нь жинхэнэ моринууттайгаа цуг дайрж орж ирээд ганцхан дайралтаар дуусгана. Мөхөн түүний цэргүүдээ удирдах даа чадвартайг нь хэлээд голд байгаа сул зайг нь анзаараад сул тал илрүүлэх чимээг чадвараа идэвхжүүлнэ. Тэгэхэд дитэн устгах юм бол бүх шатрын хэсгүүд хөдөлгөө болно. Зөвхөн хаа юм уу хатан титмийг зүүж болно. Дитэм зүгээгүй хаа юм уу хатан дайнд оролцох юм бол тэдний үзүүл 100%-аар ихснэ гинэ. Үүнийг сонсоод титмийг нь унах юм бол амархан ялах юм байна гинэ. Гэхдээ титмийг нь Алис үуч гисэн байдаг. Тэр албаар жинхэнэгийг оруулаад өөрөө цэргүүдээ Алис руу явуулаад ингээд дууслаа гинэ. Энэ үед жинхэнэ босс дээр ирсэн байх ба. Түүний өдөөс Дэвидийн хөшөө болон Үчүсамаа гарч ирнэ. Мөхөн харин энэ нөхцөлд инээж байгаа жинхэнэгийг хараад гайхна. Дараа нь Алис руу дайрсан цэргүүдээр Алис надад л ичдэг. Жинхэнэ цусанд шүтгэрийн сүнс болон хар навчаа нийлүүлсэн сэтгэлийн хямрал гээд нэг юм гаргаад ирнэ. Энэ нь үргэлжилсэн өгчүүлэх хохирол үзүүлнэ. Бас байна өөрийнхөө тал болон дайсны талаа ялгаж чадхаа болно. Ингэснээр энэ үлгэндөө оруулан бүгдийг нь хооронд нь тулалдуулж эхлэн мөхүүнч сандраад аврах том суварган дайрахад жинхэнэ бултаад мөсөөрөө ном хим мандаалагаа идэвхжүүлээд харваад мөхөөнийг зөвлөд дуусгана. 3 дугаар давхрыг цэвэрлээ гэж систем гарч ирэн бүх хүнд цөөрайтан бүгд баярлана. Мангас алсны дараа авч болдог эрдэнсүүдийг өнгөөр ангилдаг. Хамгийн доод зэрэглэн улаан мөн 10-аас доош давхраас улааныг л авах боломжтой. Гэхдээ л шар гарч ин энэ нь түүний ноёрхлаач ба нээхэд чадварууд нь урсаж гарч ирээл. Та ягаалмаа зэг эзэмшлээ. Давуу талд баад сонгох эрхийг эзэмшлээ. Та нялцгай үрийг эзэмшлээ. Та байгалыг бас эзэмшлээ. Та нарны 3 үр эзэмшлээ. Та галаар түрэгдэг эмгэн хүмүүс эзэмшлээ гэд олон л зүйлс гарч ирнэ. Хамгийн сүүлд нар эртэлтийн чулуу гарч ирнэ. Үүгээр 4-р давхрыг ядах юмгүй яалж магадгүй юм. Харин нөгөө талд зөвлөлийнхэн баярлаад байж байхад нэг хужаа төлөөлөгч нь тэр ингэж дайраад байх юм бол ашигтай гэж бодож байна уу? Тэр одоо нас бүхнийг авна хэмээн уурлана. Энэ хужаанууд дандаа ингэж хужаатна. Яах аргагүй хужаа юм аа. Гэхдээ зүгээр л сайхан байж байхгүй ингээл тэгж байгаа л Терезач эсэргүүцээл бусад төлөөлөгч нар нь үүнтэй санал нийлж байх ба үүнийг нь Тереза хараад төлөөлөгчийнхөө ажлаас зүтгэлзэн өрөөнөөс гарна. Дараа нь жинхэнэ рүү нудраг залах ба манай өвөө сэрэхгүй байна гэн. Нудраг бол домог тулааны урлагийн хичээллэгч юу чоноо юм буюу Солонгос улсын тулааны урлагийн салбарын үлгэр жишээ хүний аж охин. Тэр нудраг дээр очиход түүний өдөөс үлнэ. Жинхэнэгийг цамхагт байх зуур Инчонд нэлээд том үмэн болсон юм. Тэр үед нь түүний өвөө тэнд байсан байх ба тэр үед нь өвөөгийнх нь хүч сэргэн мангасуудыг ялсан боловч хүнд бэртээд эдгэрэх хүндрэлтэй болсон. Гэхдээ биеийн байдал саяхнаас огцсон мууц. Жинхэнэ үзүүлэлтийг хараад хуулбарлах гэсэн өгөхөн зайлшгүй болсон. Хэрвээ түүний хэмийг аврах юм бол хуулбарлаж болно гэдэг. Энэ үед гаднаас зэрэглэлийн ангаа хоо жинсүү гэх хэмжирнэ. Тэр гаднаа чадах бүхнээ хийж байгаа гэсэн ч дотроо бол эмчилж байгаа дүрсгээд мөнгийг салгаж байгаад хөөх гэж байдаг. Эмчин түүний техник болон цамхаг хоёрын шидэн мөргөлдөөд ингэсэн юм аа. Би тэгээд сүүлийн үед манай чулууны эмчилгээгээ дуршиж үздэг юм уу гэж бодож байна. Гэхдээ их хүнтэй гэсэн нудраг би доож байгаа зарнаа. Мөнгөн дээр асуудал үүсэн жинхэнэ бодлыг нь уншиж байгаа тул чи мөнгө салгах гэж байгаа өстэй гэсэн дотроо. Тэр яаж мэдвэ? Гэхдээ мэдсэн ч хамаагүй. Миний нэр дээр өөр 7 данс байгаа. Захим данс ч гэсэн байгаа. Гэсэн. Оо чи 7 данс бас захим данстай юу гэж асуув. Гэтэл түүний нотлох баримтгүй байж гиснэ. Дотроо энэ залуу хин бэ? Арай харуул бүлгмийн цамхагийн оршин суугчтай холбоотой гэдгийг мэддэг юм болов уу? Гинэ. Жинхэнэ огч гайхаад байж байхад чонооны биеийн байдал огцсон муудна.
Эмчид зүгтхэд нудраг зогсоогоод Жинхёг наатахаа хаяа. Өвөөгийн чинь биеийн байдал нэн тэргүүнд гэсэн. Эмчин тийм шүү. Би зүгээр даталтын юм авчрах гэж байсан юм аа гэхэд Жинхёг нэг өшгөлчхөөгээд нудраг өшгөлж байна. Жинхёг өөр арга үйлдэлгүй өнөөх бэлдэмлээ гаргаж ирэн хэрэглэн чоныных шиг домгийн чадварыг хуулбарлах боломжийг алдаж болохгүй гэд амьдрал. Жинхёг амиг нь орсноор цэвэр бясалгах гэх чадварыг хуулбарлан энэ нь чоныны хөгжүүлсэн тулааны урлагийн төрөл. Энэ бясалгалын хэлбэр нь эргэн тойрныхоо агаараас маана сорох боломжийг олгоо. Хэрэглэх үед шидийн сэргээл 30%-аар ихсэн. Мөн хэрэглэгчийн чадварыг сурснаар залуунаас хадгалж чаднаа. Дараа тэр эмчт нь нудрагаас авсан бүх мөнгөө эргүүлж өгөөд арил гэд явуулна. Эмчинч зүгтэж байхдаа амьд байгаадаа баярлна. Жинхёг түүнийг зүгээр чуулаагүй байх ба ардаас нь дагуулахаар Алисыг явуулна. Дараа нь чонынтэй ярилцахаар нудрагыг гаргаад энд хинч байхгүй. Та босож болно гэдэг. Чонын нь амьсгалаа төгс өдөртөж байсан ч Жинхёг түүнийг мэдлгүй яах вэ? Угаасаа нэг рандомгаар орж ирснээ эмчилгээр сэжиглэх нь ойлгомжтой шүү дээ. Тэд хэсэг ярилцаад Жинхёг Инчонд хүмэнд яг юу болсон юм бэ гэж асууна. Чонын хэвлэлийн баг хуралд оролцох гээд явж байхад үүднүүд нээгдэн дотроос нь олон мангасууд гарч жижигүүдийг нь чонын аргалж байхад өөр нэг хүн гарч ир. Нөгөө залгын шууд өсрөн орж ирээд ганцл завчаа унагсан байдаг. Чонын тэр хүнээ дүрслэхэд Жинхёг 21-р давхрын мөрийн холбооныхан байна. Тэд зоригтой хүрэхин тулд юу ч хийхээс буцахгүй. Юу сэтэд байгаа юм бол гэж бодно. Харин чонын Жинхёгийг дудрахтай хамт удаан байгаа гэдгийг сонсоод шууд л хурмай тоглоё гэж хэлнэ. Өвөө би хүн танихтаа сайн. Нэг хүн доор хаяж тэр зүйл дээрээ 10,000 цаг зарцуулж байж мэрэгжлийн болдог гэсэн. Одоо гарч ирсэн хүмүүс хуурамч. Чи тэднээс өөр юм аа. Гин нэрээ нэг зүйл дээрээ 10,000 цаг болж иж мэрэгжилтэн болдог гэсэн. Жинхёг бүр аль хэдийнэ 50,000 цаг тоглолцсон байдаг. Энэ нь ойролцоогоор 6 жил гарна юм уу даа. Чоны миний амийг аварсан нэгэнд ачийг нь хариулмаар байна гэдэг. Жинхёгийн юу гуйсныг харуулдаггүй ба чоны баярын үлдмэс дуусхан тийм зүйл гойно гэж бодсонгүй гээд байж байдаг. Оройн нь Жинхёг тансад зочид буудалд өрөө захиалаад дээд зэрэглэлийн хоол идсэн шигээ суун. Энэ үед зурагтаар Солонгос улсын шилдэг бүлэгмийн тоглогч Үнсог гэгч нь ярилцлага өгж байх ба олон зүйлс ярьж эхлэв. Алис ч вино угаал. Өнөөх Үнсог нь үл мэдхийн ачаар 4-р давхар нэгдсэн. Гэхдээ хэн ч орч чадахгүй. Учир нь 3-р давхрыг эзэлснийг нь 4-р давхар руу төрүүлж орохдоо давуу эрэхтэй. 4-р давхар бол хэдэн 100 том давлгаа гарч байдаг. Онцгой гянд хаа. Ял харга нь өөрийн баазаа хамгаалах. Гэхдээ бүх тоглогч нар баазаа хамгаалж чадахгүй бол тэр давхар 20 хоног битүүмжлэгнэ. Хэрвээ одоо ингээд тэр тухайн нэг давхраа 90 хоногийн дотор дуусгаж чадахгүй бол хүн төрлөخت нь усна. Тийм учраас 20 хоног гэдэг бол маш хурд хугацаа. Өнөөх Үнсогч нэг хүүхэн дагуулад супер каранда суугаад 1 сарын турш завтай. Хоёулаа гоё газар очиод цуг байя. 4-р давхар руу орохын тулд доор хаяж 1 сарын бэлтгэл хэрэгтэй гэж хэлсэн. Үл мэдэх 4-р давхрыг оролдоно гэдгээ зарлаа. Бүх тоглогч нар бэлдээрээ. Эхний давлгаа 8 цагийн дараа гэхэд өнөөх хөөрхөн хүүхнээ сэнсрүүлсээр яраад явна. Эхлээд хүүхэнтэйгээ ажиллаа. За тэр яг хаяа. Сорилтын самхагийн 4-р давхар энгийн болон онцгой зомбинуудыг оролцуулсан 100 давлгаа гарч байдаг. Тоглогч нарт үүнийг хааж чадах ердөө 2 аргагүй. Нэг нь бол маш сайн мянган хамгаалалт самхаг хоёрын хослол хийж болно. Эсвэл хамгаалахад амархан бааз олох. Жинхёг 4-р давхар руу орж ирээд бүр маш том цэнгэлт хүрээлнийг баазаа болгоод нялцгай үр нарны үр дээрээ суулгаал. Дараа нь бусад бүх тоглогч нар орж ирэн өөрсдийнхөө баазыг авна. Молотов нудрах Терезаг урвч орж ирээд Жинхёгийн цэнгэлт хүрээлнийг баазаа болгосон гэдгийг нь хараад маш их гайхна. Учир нь дэндүү том учраас хамгаалахад хүндрэлтэй. Тереза болохоор Жинхёг донтой юм аа гээл байж идэг. Яг айл утгаараа юм бол бас энэ Терезагийн царай бас яа хийгээд байгаа юм бэ? Тереза бааз хамгаалахад хамгийн багадаа 5 хүн байх ёстой. Нэг нь хин юм бэ гэсэн. Юсон тэнгэрээс би чамайг алан даа гэсээр өсрөн орж ийн. Жинхёг Юсон руу бэлтгэл хийж байхад нь цагийн дотор 4-р давхар дээр хүрээд ир гэсэн байдаг. Юсон дургуйцахад одоо ирэх юм бол би зүүн гараа юм уу? Баруун хөлөө ашиглахгүй тулдаа. За боли би төр зур нүдэн айгаад байгаа мó гэсээр авчирсан байдаг. Юсоо чи үгсэндээ чамайг алан даа гинэ. Байгалийн илд бол байгалийн шидийг өөрийн элдэндээ нэгтгэж сэлэмний холын зайны тулааны
сул талыг нөхөж өгдөг. Ёсооны нээлт бол байгаль нээлт. Ёсоо намайг айсан гэлүү. Чамд одоо айс үгүйгээ батлая гэдэл. Тийм ээ болно. Гэхдээ над бүрэн бус илттэйгээ тулдах гэж байгаа мó гэн. Байгалийн илт муугүй. Гэхдээ бүрэн боловсрсан тохиолдолд л жинхэнэ хүчийг нь гаргаж чадна. Байгалийн илтийг бүрэн боловсруулахад хэрэгтэй зүйл нь энэ давхрын нууцлаг хайрцаг дотор байгаа. Ёсон галын элемент хүсэж байгаа юм. Ёсон нууцлаг хайрцаг бол нэрчигээ нууцлаг. Юу ч гарч ирж болно гэхэд жинхёг хэрвээ надад туславал би тэрийг чинь чамд олж өгье гэхэд ч зөвшөөрнө. Дараа нь ч нудраг жинхёгт нэг сэлэм өгнө. Энэ бол ихэрлэг гэлт. Энэ нь жинхёгийн чонэнэс тэр үед хүссэн зүйл юм байна лээ. Элтэн дээр ч цөөн бэлгшүүн хэмээн битсэн байдаг. Жинхёгийн сонгосон цэнгэлт хүрээлэн бол эндхийн хамгийн том барилга. Нөгөөдөлч гайхаад жинхёг төлөвлөгөө байгаа гэж исэн хідэн нөхдөө төрж ирнэ. Жинхёг элтэн дээр байгаа тэмдгийг хараад 21-р давхрын мөрийн холбооныхан гэдгийг нь мэдж байгаа. Ганцхан харуул бүлгэмж цамхгийн оршин суугчтай холбоо тогтоогоогүй байх ба Триад ч гэсэн холбоо тогтоосон байна. Тиймээс оршин суугчид цамхагаас гадуур гарч байгаа нь үнэн болж таарна. Нөгөө залуу нь өөрийгөө танилцуулах гэж байсан. Хэрэггүй. Сонсомооргүй. Танаа намгүй мовгийнхан алей салбтайнууд эдрэгээ Терезад хэднийг мэддэг юм уу гэсэн. 21-р давхрын мөрийн ертөнцид намгүй мовг нэр хүндтэй гэр бүлүүдийн нэг. Бэлтгэгдсэн элит баг. Гэхдээ тэнгэр тулсан бардам зэнтэй. Жинхёг нөгөө залуу тандаад чи яаж намгүй мовгийг дорд үзэж чадж байна? Чиний цусан төрлийг тэр чигээр нарчинда гэснэ. Энэ хүч хангалттай. Наад 3 дугаар зэргийн хорон санаатын хүч хоцорчихсан штэ. Гинэ. Энэ мөрийн мовгийнх нь дандаа Жинхёгт энийг хилдэг байсан юм шиг байгаа. Манай хүн одоо ер нь намгүй мовгт хамгаалаад байх нэр төр үлдсэн юм уу? Ганцхан нэр нь л үлдсэн шүү дээ гэсэн нөгөө залууч дайрах гэхэд Жинхёг чадварыг нь хуулбарлах гэсэн жинхэнэ төрхийн илчилэг нэ. Нөгөөдөл нь дайрахад бүгд тулааны байдалд ороод Жинхёг ёсон тандаад 3 минут хожоод өгөө гэдэг. Сугны үснүүдийг нь амархан ч ялж байхад нөгөө намгүй мовгийн хүн нь ёсон руу дайраад ёсон хаасан ч оногдсон. Нөгөөх нь хааны илдгээд дайран ёсоныг яг үхэх гэжсэн Жинхёг орж ирж хамгаалнаа. Жинхёг галын үндсээрээ дайран хороод нөгөөх нь галыг нь унтраасны дараа Жинхёг үсрэн гарч ирнэ. Нөгөөх нь дайрах гэсэн мөсөнд хөлн гатсан байдаг. Тэр өдрийн гэрлээ ашиглан яг аллаада гэсэн солбисонд завчилт гээл нэг хүн орж ирнэ. Энэ бол тэдний овгийнх. Энэ бүх хүмүүсийг ирүүлсний дараа өнөөх чадвар хуулбарлах нөхцөл нь биелээд хязгааргүй алхмыг хуулбарлана. Тэр хуулбарласан чадвараа элдний булштай нэгдэхэн хааны элдний алхам хэмээхийг эзэмшнэ. Тайлбар нь ашиглаж байх зуур хурдан 70%-аар нэмэгдэнэ. Мөн хөлөндөө шидээ төвлөрүүлэн дайралтанд ашиглах боломжтой гэнэ. Тэдний сэгсгэр нь мастер тэрнийг ятаг гэсэн болохоос ал гээгүй гэхэд. Тийм л дээ. Гэхдээ тэр биднийг цамхагаас ирсэн гэдгийг мэдж байсан. гэж хэлнэ. Триадын мастер нь бодвол авчирл гэсэн юм шиг байгаа. Нөгөөх нь одоо тэрнийг өөрсдийн талд авах талаараа мартаа. Би түүнийг ална гэж ийсэн. Хідүүлээ одоо явах хэрэгтэй. Давуулгаа эхэлж байна гэд тэд нар явна. Олон зомбирээ тэд нар ялж чадах уу гэж байхад Жинхёг бодсон төлөвлөгөөнийхөө талаар ярина. Баазаа хамгаалах гол зорилго нь тугаа алдахгүй байх. Энэ бааз руу орох баруун, хойд, зүүн, өмнөд хаалганууд байгаа. Эдгээр ургамлуудыг хаалга бүрт тэгш байрлуулсан. Эдгээр цамхаг байгаа цагт энэ том баазыг хамгаалж чадна. Мөн том газар нутгаа ашиглаж илүү их бонус авна. Гэхдээ ургамлууд ихэнх зомби давалгааг устгана. Гэхдээ эдгээр ургамлууд дайралт бүрийнхээ араас 1 минут амардаг юм. Тийм учраас тэр 1 минутын хугацаанд нь бид нар хамгаалах юм. Ёсон баруун талыг аваад молотов. За молотовыг нэрээр нь Тэмин гэд дуудъя болвол нэр хэцүү мэн. Нудраг буюу Ёнхваг Янжмаа гэд дуудаа явчих, окей? Тэмийн гол хэсгийг аваад тусламж хэрэгтэй байгаа газар дэмжлэг үзүүлэхээр болоод Янжмаа хойд хэсэг Тереза өмнөдийг авнаа. Жинхёг эцэст нь ихэрлөг туршиж үзэх нэгэд их л баяртай. Гаднаас ч олон зуун зомби дайрн наран цэцэг дайралтаараа галлахад маш их охирол учруулсан түүний шидийг бүгд гайхна. Үлдсэн зомбинуудыг манаа хидж араалах гээд Жинхёг Тереза руу харж мишээгээл. Тереза ч Жинхёг руу харж мишээгээл хатар нь улаагаал. Намайг асуудалд орох бүрт Жинхёг миний дэргэд байсан. Мөн тэр болгонд бит хоёр нэг нэгэндээ итгэж тэдгээр хүнд бэрхшээлүүдийг даван туулсан. Би түүнд туслахыг хүсэж байна. Гээл ер нь Тереза Жинхёгт талтай болчихсон гэдг нь мэдэгдэж байгааз. Эхний давалгааг дуусгаад ч 1800 нарны нэрэг өгнө. Энэ нь нарны нэрэг өгөөд зомби алхаар өгдөө. Ургамлын цамхагийг сайжруулахад хэрэгтэй. Жинхёг энергиэрээ 2 байлдааны ургамал, 1 мөсөн ургамал, 1 чулуу ургамал, 1 тесрэмтгий ургамал авна. Хойд болон өмнөх хэсэгт байлдааны ургамлыг, мөсөн ургамлыг төвд, чулуу ургамлыг баруунд байрлуул гинэ. Харин эднэрийг зүгээр тарих юм бол
Цагтаа ургахгүй. Тэм учир уулын үхрийн ялгацс, намрын сүүлчийн навч, баасны цох, саарл чигийн өтнүүдээр бордоо хийн. Жинхёг бордоогоо өгөөл. За сайн идээд хурдан том болоорой. Онгоц ирж байна үжүжүжү гэд хооллож байгаа юм шиг байдлыг хараад Тэми ах солиорц юм бах та. Янжма хүн хэр удаа цамхагт байл галзуурах юм бол. Ёсоо би ийм хачин юмд ялагдлаа гэж юу. Тэреза чи гаж стонтон шиг харагдаж байна гэдэг. Жинхёг би түр явчихад ирээгээд явна. Жинхёг нэг газар руу ороод даавууг сөхөө толь гаргаж ирнэ. Тэр толь руу ороход өөр газар гарч ирэх ба. Нөгөө мөрөмийн хүмүүс байсан Триад бүлгмийн бааз гинтл дэлбэрэлт гарна. Жинхёг ургамалтайгаа хамт гарч ирээд байрны найрны бэлэг motherfuckers сэгсгэрн юу ч хийж байлаа гэсэн одоо болоо. Чи юу хийж байгаагаа мэдхүү гэсэн. Жинхёг хатныг яриад байгаа юм уу? Гинэ. Нөгөөдөлч хатны талаар мэддэг гэдгийг сонсоод гайхна. Хатан бол 3 дугаар давлгаа эхлэхээс өмнө 200-аас илүү хүнтэй бааз устгачих юм бол гарч ирдэг. Тэр бол 4 дугаар давхрын удирдагч. Бас түүнийг үхэхстийн ээж гэж дууддаг гинэ. Жинхёг би яаж тийм олон хүн олох вэ гэд бодож ийсэн та нар ашгүй надад бэлдээд өчлөө. Нэг охин нь бид бүгд хүчээ нэгтгсэн ч хатныг ялахгүй. Чи мэдсэрэж дуудаж яах гэж байгаа юм гэсэн. 100 давлгаа дуусгаж цагаа өрмээргүй байна хэмээн хэлнэ. Жинхёгч ургамлаа үлдээгээд цааш явна. Удалгүй бааз нь урж тусгай үйл явдал эхэллээ гэдэг бичлэг гарч ирээд зомбинуудын хата суултаараа хүмүүс тэднийг алгинэ. За ингээд энэ удаагийн бичлэг дуусч байна. Тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Peace out. Bye.